Үлдэн гэж бодож ирээгүй л дээ. Одоо өгж байгаа боловсролын агуулга тэгээд тэр тавьж байгаа шаардлагын хувьд аягүй чанартай гэх юм уу. Тэр чадвар байхгүй бол юун дээр ч явахгүй. Надад амар хариуцлагагүй санагдал. Ямар ч юм хариуцлага байхгүй тийм ингээд. Улсын ирээдүйн талаар юу гэж харддаг вэ? Тэрийг одоо юмдгүй яриад ч баг байхгүй бүгд мэдж байгаа асуудал шүү дээ тийм ингээд. Бүх юмны үнийн өсөл болон цалингийн өсөхгүй байгаагийн зөрөө хэтэрхий их болчиход байна. Тэгээ энд хүмүүс яг яаж амьдрах ёстой юм бэ? Ирээдүйн төлөө. Ямар нэгэн байдлаар жижиг том чамаагүй оролцоо хэрэгтэй. Өвөл нь яваад чамаагүй л байх хэрэгтэй гэж боддог. Үнсрэг байна гэхээр ер нь юу юм гэдгийг тэр концептыг нь ойлгохгүй байна гэж бодож байгаа гэх юм уу? Бид нэр үнсрэг үзэл гэж юу юм гэхээр ингээд гинтэл ийм цэцэг шиг ургаад гараад ирсэн хүмүүс биш шүү дээ. Бид нэртэй нэг юм хаан чамаагүй гинтэл унаал те ингээл тэнгэр мэнгээс унаал тийм биш юм чинь удам мөхсаага мэдж хүндлэх ёстой. Хаанаас гарч ирснээ өөрөө санах ёстой. Одоо ямар байдлаар ямар хүмүүс бидний төлөө золиос гаргаад энэ улс ингэж явсаар байгаад тэр дээд удмаасаа явсаар байгаа та хүн болж төрсөн бэ гэдгээ амар сайн санах ёстой. Бүгд ингээд амиа хохолоо явчих юм бол одоо тэрэн дээр одоо хин гол нь тэрийг бүр ингэж өөрийгөө золин барин байж хийх юм бэ тэр өөрчлөлтийг те.